Эрдэнэбат Будма, 17 лет, школа Тишель, 12 класс. Ирина Александровна Самарина. Стихотворение «Два абсолютно разных человека». Два абсолютно разных человека смотрели, как танцует в парке душ. Один сказал, что дождь сердечный лекарь, другой, что дождь вода, а чувство ложь. Потом нежданно солнце заискрилось, как будто у небес своя игра. Один сказал, что это Божья милость, другой сказал, замучила жара. А мимо них прохожие спешили, мелькали, стезая кто куда. Один сказал, какие люди злые. Другой спросил, а вдруг у них беда? А в парке на земле лежал мужчина. Смотрели люди, косо и ворча. Один сказал, напился, как скотина. Другой, а вдруг инфаркт, скорее врача. По парку шли влюбленные, казалось, что ловит каждый взгляд друг друга вдох. Один сказал, уж лучше б не влюблялась. Другой, счастливые, дай Бог. И вот уже у входа магазина застыл один от этой красоты. Другой сказал, немытая витрина. А первый любовался на цветы, а дома, посмотри, она сказала, с восторгом у раскрытого окна. А он ответил, рама старой стала. Она ему, да нет же, там луна. Один ворчал на всех вокруг полвека, другой любил весь мир за солнце свет. Два абсолютно разных человека живут в одной квартире много лет. Ирина Александровна Самарина Гишулик. Хоёр хүн. Цонхон цаан бороо шакийг харан цонхны над хоёр өөр хүн зогсож байна. Бороо зүрхний гэж нэг нь баярлахад бороо болов мэдэрхүү бас хуурмаг гэж нөгөөх нь өглөн. Тэнгэр тоглож байна уу гэмээр нар гялсхийн гарч гэлб хууя. Бурхны бэлэг гэж нэг нь хэлэхэд нар шараад гэж нөгөөх нь дөрвицв. Тэдний хажуугаар хүмүүс зурж яа хаашаа ч юм яаран хүнгүйхэд амар аштан гэж нэг нь өрвөлдсөн. Зовлон тохиолдвол гэж нөгөө нь өрөвдөн. Нэгэн эр зам дээр унчихсан байхад харсан бүхнүүд буруулна. Бас өглөн. Мас утлаа зогтчээ гэж нэг нь гүвтэнхэд зүрхэн зогсон бол яана? Имч гэж нөгөөх нь яарна. Хайрт хоёр цэцэрлэгээр зугаална. Харцаараа бие илэн. Нялуур цагаад гэж нэг нь өглөх үе. Аттай хоёрыг бурхан нэвэд гэж нөгөөх нь баярлан. Дэлгүүрийн үдэнд хоёул зогсхуя. Үдсгэлэн харан шагшин саатхуя. Цонхоо угаасангүй гэж нэг нь маатай. Ямар гоё цэцгэс вэ гэж нөгөөх нь магтан. Цонхоо дэлгэн хоёул алсыг ширтгэхүйе. Хараач гэж нэг нь уулгалан. Цонхны мод хуучирчээ гэж эрен хэлэхэд тэр сарыг хараач гэж бүсгүй хашгирав. Хагас 100 жил нэг нь бүхнийг хараасаар харин нөгөөх нь нарыг шүтэн сайхныг магтсаар эрсөөр хоёр өөр хүн энэ хорвоо дээр энэ ертөнцийн нэгэн байранд олон жил амьдарсаар